За би та бүгдэд онлайн онлайн сургуулиуд энэ пэйжийг танилцуулъя. Тэр энэ пэйж дээр би хүүтэйгээ хамт юу яаж байгаа хүүтэй англи хэл зааж өгөх гээд англи сурахтан туслах гэж ийм пэйж нээсэн юм аа. Тэгээд бусад эцэг эхчүүдэд бас хүүхдүүдэд бас санаа авах хэрэгцээтэй болоо гэж энийг тайлбарлаж ярьж байгаа юм. Тэгэхээр би одоо хүүтэйгээ 4-р ангиас ахуулаад энэ ер нь иймэрхүү байдлаар англи хэл сурах гэж оролцсон 4, 5, 6, 7-р анги одоо хэд бас нэлээд хэлний гайгүй болж байгаа. Мэдээж сургуулийн багш нар сайн зааж байгаа бас хажууд нас ингээд нэмэлт маягаар ингэж хэл сурахтанд дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэний гол санаа нь юу гэсэн хөр зэрэг одоо сүүлийн үед бол бас нэг юм шууд ингээд одоо нэг дүрм судлаад авахгүйгээр шууд ерөөсөө ингээд шууд орчуулга хийж байгаа. Тэгэхээр зэрэг энэ багшийн хэлсэн үгийг давтаж хэлээд тухайн өдрийнх нь үдсэн хичээлийг Монгол дээр одоо мэдээж өдөр хичээл ирж байгаа шүү дээ. Тэгмүүд нь тэр тухайн одоо өдрийн үдсэн хичээлийн сэдвийг тийм ээ Google Translate дээр одоо бичээд Google Translate монголоор англиар аваад ирж байгаа. Тэр англи хэл дээр гарч ирсэн одоо тэр сэдвийг тийм ээ хаа ихтэмд орж хааж байгаа тийм ээ. Хаа ихтэмүүдийн бас аюу мундаг хичээлийн одоо аюу мундаг сайт байгаа тийм ээ. За энэ бас монгол хэлээр орчуулагдсан байгаа. One segment гэдэг. Тэгээд үдсэн ч олон гэхдээ англи хэл дээр бол энэ хаа ихтэмүүд байдаг. Хаа ихтэм дээр бас хичээлүүд нь таалагдахгүй байх юм бол YouTube руу ороод тэн дээр бол маш олон хичээлүүд байдаг. Тэр ямар ч гэсэн бол тухайн өдрийн хичээлийг үзээд тэгээд дагаж хэлж байгаа. Тэгээд дагаж хэлээд явж байгаа. Тэгээд ер нь тухайн өдрийнхөө тэр шинэ хүмүүдийг бол ганц хоёр хүч самгүй цээжлээд ингээд яваад ахт бол хүүхдүүд айжмдаа бол ер нь явандаа бол ер нь англиар ойлгодог болох тийм билээ. Тэгэхээр бараг бол нь орчуулахгүйгээр англи дээр нь ойлгодог байх юм бол ойлгодог болчихвол бүр гоё. За яг тэгээд за яг одоо гол хэлэх гэсэн юм бол ингээд ийм боломж гараад ирчихсэн байна. Энэ бол хүн болгон боломжтой гар утсан пад ч юм юу ч байсан хүн болгон хүүхдтэй гэдэг хэдэн наснаас үл хамааран тийм ээ. Яг таарсан одоо хаа ихтэй бол 6 наснаас эхэлж хэлт юм шиг байна. Тэгээ 6 дугаар ангиас 12 дугаар ангийн бүх хичээлүүд байгаа. Мөн одоо 3 настайгаас ахуулаад 23 настайгаас ахуулаад хүүхдүүд хичээлүүд байдаг YouTube дээр. Тэгэхээр зэрэг тэр хүүхдийн насанд таарч хичээлийг нь олж өгөөд хажуугаас нь дэмжиж ингээ хүүхдэд англи хэл сурахад нь туслаарай гэж тэгээд би одоо яагаад энэ юу хийж байгаа юм гэж ямар ч сан хүүтэйгээ би 4, 5, 6 дугаар ангиас нь ахвал одоо энэ жил 7 дугаар анги те 3 жил гаруй 4 жилийн үзэж байна. Бас нэлээд хэл нь бол гайгүй болж байгаа. Тэгтээ өдөр болгонд ядаж доотлон 2 цаг үзээд ивэл бүр сайжрах юм шиг байлаа. За тэгээд энэ сайт руу орж гол нь санаа аваасаа гэж хэлэх гэсэн юм аа. Гол нь яаж зөндөө ол хичээлээ тавьж байгаа. Тэр 4-р ангийнх нь 4, 5, 6 дугаар ангийн хичээлүүд нь өөр пэйж дээр байгаа. Энэ бол дөнгөж сайхнаас энэ 9 сар 10 сараас эхэлсэн л хичээлүүд нь тавьж эхэлсэн байгаа. За ингээд харж тавьсанд баярлалаа.